Бэлнэ үү? За бичиж эхэлчихлээ. Окей, Ралф. Тэмдэглээрэй. За одоо дарах уу? Тийм ээ. Тэмдэглээрэй. Эхлүүлээрэй. Ингээд өө. Яг зөв. Яг л канонд гардаг шиг юм аа. За тэгэхээр намайг Ralph гэдэг. Би бол Тулай. Та нарын харж байгаачлан баруун нүд маань сохор бас энэ чих маань юу ч сонсдгүй. Дүнгнээд л эдийн. Тэртээ байгаа биз? Тийм ээ. Би өсөө усуулаад ар нурандаа химийн бодисонд дээр доргуу төлөгцсөн. Жаахан хатгаж өвддөг л дөө. Гэхдээ сүртэй зүйл биш л дээ. Зөвхөн амьсгалахад бас жоохон наасаа хөдөлгөд л өвддөг. Өвдөж юм шүү. Гэхдээ эцсийн зүгээр штэ. Бид хүмүүсийн төлөө үнийг хийдэг тийм үү? Тэд амьтад бидэнтэй харьцуулшгүй мундаг. Сансарт хүртэл нисч байсан. Харин Туулайг сансрын хөлөг дотор харж байсан уу? Үгүй л болов да. Гол нь юу вэ гэвэл би сансарт нисдэг бүжин биш. Би бол туршилтын Тулай. Аав маань туршилтын Тулай байсан. Ээж маань, ах эгч, өр төлүүд минь бүгд туршилтын Тулай байсан. Тэд бүгд л ажиллаа хийж байгаад өгсөн. Би ч гэсэн тэгэх бах. Гэхдээ зүгээрээ бид үүний төлөө төрж үүндэл тулаанууд бид баярлдаг. Тийм ээ. Ажлаа холлоо. Энэ бүхэн эвгүй харагдаж байгааг мэднэ. Гэвч би бол ажлаа хийж байна гэж боддог. Ядаж нэг ч гэсэн хүн илүү аюулгүй уруулын бодог эсвэл үнэр дарагчтай болж байна гэсэн хийоосон ойлголттой болж л байвал. Hey Ralphie. Пс. Ralphie. Юу камертай хүмүүс өгшөө? Тэ зүгээр л намайг дагаад баримжит кино ч юм уу хийж байгаа. Тэрнийг биднийг энэс гаргаад өгөөч гэд хэлээд өгөөч. Тийм яагаад Алуу Ralphie зүгээр тэрнээс асуучих. Би энд өхмээргүй байх шүү дээ залуу минь. Аллаа залуусаа. Ralphie гүйж бай. Ойлгож байна сонслоо. Та нар энэ хэсгийг хасчих болох байх тийм үү? За. Түн битгээр. Ralphie. Яа но. За тэгэхээр төгсгөлд нь хэлэхэд би уучлаарай Ralph. Бид энэ талд нь. Чи эргээд харж чадах уу? Уучлаарай. Одоо дээрдүү Тэглээ. Тэ. Өргөжлүүлээрэй. За тэгэхээр амьтдээ турсан нүдний харандаа шампунь, нарны тос гэдэл баг угаалгын өрөнд нь байгаа бүх гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан авсаар байгаа хүмүүст хандан хэлэхэд та бүхэнгүүгээр мөн амьтад дээр туршилт хийхийг зөвшөөрдөг улс орнууд байгаагүй бол би ажилгүй гудамд гарах байсан. За байж яг ч гудамж биш л дээ. Бусад тулаануудын адил хээр тал байх байсан. Гэхдээ Тонсэн. Гоо сайхны нэрийн өмнөөс ямар ч амтан өөхөх ёсгүй. Дэлхийд дахинд гоо сайхны шалтгаанаар амьтад дээр туршилт хийхийг хориглоход та бүхэн хувь нэмрээ оруулаарай.